Сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ дэлгэц бичдэг програм болох Occam Record-ыг хэрхэн ашиглахыг сурах болно. За нэгдүгээрт нь бүгдээрээ Occam модатыг суулгах нь, хоёрт нь Occam програм дээр ямар тохируулга эдийн тэдгээрийн гуравт нь түүнийг ашиглаж сурах гэсэн. Ийм гурван зүйлийг сурах нь. За ер нь бол дэлгэц бичдэг програмууд маш олон байдаг. Үнэтэй болон үнэгүй олон төрлийн програм байдаг юм тийм ээ. За эндээс бол миний хувьд бол хамгийн шилдэг үнэгүй одоо ашиглахад хялбар програм бол Occam програм. Occam. Дээр нь бол Share-ийг ашигладаг. Тэгээд OBS гэдэг ийм програмуудыг ашигладаг. За тэгэхээр анх удаага энэ Occam анх удаага одоо Screen Record програм ашиглах гэж байгаа хүнд бол Occam бол маш хялбар мөн шилдэг сонголт байх болно. За тэгээд Occam яаж суулгахыг бүгдөө үзье. За тэгэхээр энэ Occam-ыг суулгахдаа энд байгаа линкэн дээр дарж болно. Эсвэл энд байгаа линкэн дээр дарж болно. За тэгээд энэ тухайн линкэн дээр маус авч маусныхаа баруун төвчийг дараад энэ Open Link New Tab гэж шинэ табн дээр нэг гэдгийг дарчаарай. За тэгээд бүгдээрээ эндээс Occam-ыг татаж суулгах линк маань харагдчихэв тийм ээ. За энэ болохоор одоо үнэгүй хувилбарын татах линк нэ тийм ээ. Энэ Occam бас үнэтэй хувилбараас байдаг байх юм байна. За тэгээд энэ download гэсэн төвшин дээр дараарай. За ингээд татсан. За татаж суулгаа дараа нь бүгд энийгээ суулгахдаа маусаараа дараад нээчихнэ гэсэн. За yes. Эндээс хэлээ сонгоо. За ингээл next гэл ингээд дараа суулгаж байна. За Occam програмаа суулгасны дараагаар бол таны дэлгэсэн дээр энэ Occam гэсэн ийм shortcut буюу одоо тухайн програмыг хурдан ачаалахад зориулсан ийм дүрс үүсэх ёстой. Хэрвээ ийм дүрс байхгүй тухайн програмаа хэрхэн ачаалахаа мэдэхгүй байгаа бол та энэ хайлтын цонхон дээрээ Occam гэсэн төлөөрөөр хайлт хийнгүүд ингээ гараад ирнэ. Тэгээ энэ дээр дарангууд энэ програм маань ингээ ачаалаа гараад ирнэ. Одоо ачаална гэхээр нэгднэ гэсэн үг тийм ээ. За тэгээд програмаа нээсний дараагаар тухайн програмын интерфейс маань ийм хэлбэртэй авах нь. За дэлгэцээ бичих мөн тоглоом тоглож байгаа тохиолдолд тоглоомынхаа мөн үйл явцыг бичиж болно. Эсвэл аудио буюу яриа дангаар нь ингэж бичиж болдог байна. За аудиог бид нэр ямар тохиолдолд ашиглах вэ гэхээр нөгөө зарим тохиолдолд бид нэр лекцийн материалыг уншаад ингээд оруулах шаардлага гарч магадгүй тийм ээ. Тэр тохиолдолд энэ аудио гэсэн юм бол ашигланаа. За screen record хийж эхлэхээс өмнө бол хамгийн түрүүнд шалгах зүйл чинь бол энэ дууны сонголт чинь дуугаа ингэж шалгаж өгөх хэрэгтэй. Хэрвээ энд чи энийг сонгохгүй доотлогыг ингээд сонгочих юм бол одоо энэ record микрофон гэдэг нь ингээд сонгочих юм бол таны дуу бичигдэхгүй зүгээр дүрс нь ингээд дэлгэсэн чинь дүрс ингээд бичигдсэн байдаг. Тэгэхээр хамгийн түрүү нь бол энийг шалгаараа. Тэгээ хэрвээ дуугүй бичих юм бол дахиад бичих шаардлагатай болно шүү дээ тийм ээ. За тэгээд дараа нь юу хийх вэ гэхээр дэлгэцийн хэмжээг яг аль хэсгийг бичих юм дэлгэцээ бүтнээр нь бичих юм уу эсвэл ийм хэмжээгээр бичих юм уу эсвэл одоо select гэхээр аль хэлдэг вэ гэхээр заавч нөө үзүүлээ дөө select гэхээр энэ улаан гараад ирсэн мод яг ингээд бүтэн ингээд фул ингээд биччихнэ л гэж байгаа. За тэгээд бас өөрөө нэг ямар хэмжээгээр бичих үү гэдгийг хэмжээг ингээ оруулаад өгчих бас болдог байгаа. За full гэдэг. Ер нь бол ихэнхдээ full гэдгийг дарж сонгоод хэрвээ та энэ дээдлийн одоо жишээ нь энийг зөвхөн хаяг нь бичихгүй гэдэг юм бол энийг ингээ доошоо гэж сонгоод за энэ ажлын мөрд байгаа эднэрийг харуулахгүй зөвхөн энэ хэсгийг бичиж гэдэг юм бол ингээл тохируулаад бичих нэ. За энийгээ тохируулнаа. За тэгээд хэрвээ энэ тухайн аюуныхаа зургийг авч байгаа бол шууд энэ зураг гэдгийг дарангууд яг энэ тэмдэглэсэн хэсгээр чинь зургийг авчнаа гэсэн үг. За тэгээд одоо дэлгэцээ бичиж эхлэх юм бол record гэдгийг ингээд дараал ингээд бичиж тавьчихна гэсэн үг. За аудио дээр ч гэсэн адилхан тийм ээ. Саунд дуугаа олоо сонгоно мөн энэ юу вэ?
Багш нарын бас энэ дээр нэг юм хэлсэн. За энэ код гэдэг дээр юу юм бэ гэхээр за энэ автомат гэдэг энэ бол ер нь бол байнга ингэ байлгаж ирсэн дээр хэрвээ шаардлагатай бол зарим тохиолдолд бид нар одоо жишээлбэл movie файл форматаар файл бичих шаардлагатай бол гэж байна тий. iPod-д зориулсан MP3-оор бичих шаардлагатай гэдэг юм бол эндээс ингээд сонгоод одоо видеоныхоо форматын төрлийг сонгож өгнө гэсэн үг байхгүй юу? За хэрвээ бид нарт одоо хөдөлгөөнтэй зураг хэрэгтэй гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол энэ GIF animation гэдгийг сонгоод биччихнэ гэсэн үг. Ингээд сонгонгуудаа record гэдгийг дарангууд бид нэр за энэ хэсэг маань ер нь одоо ингээд гүйлгэж байгаа эднэр маань ер нь бол хөдөлгөөнтэй дүрс болж дүрснэ зураг ийм форматаар таадуулагдана. За энэ хатгалаад яг саяных шиг ингээ хөрвүүлж байна. За тэгэхээр бол энийгээ ер нь бол эхлээд энэ сонгож байгаа. Зарим тохиолдолд бид нөгөө хөдөлгөөнтэй зураг гэдгийг сонгочоод мартаад энийг сонгохгүй нөгөө мартаад бахан зураг бичсэн байдаг шүү. Тэгэхээр энэ бичгээс өмнө л кодоо шалгах нь байна. Мөн энэ саундаа шалгах нь байна тийм ээ. За тэгээ аут гэдгийг автомат энэ select гэдгийг сонгож байна. Энэ болохоор өндөр нэгтралтай MP4 гэсэн форматаар бичдэг байна. За ингээд бичлэгээ ингээд бүх тохируулгуудаа хийгээд дэлгэцийн хэмжээ тохируулсны дараа record гэж бичээд эхлэн тийм ээ. Зогсоохтой болохоор энэ пауз аваад ингээд зогсоож болно тийм ээ. Эсвэл stop гэсэн дараад бүр зогсоочж болно. За ингэснийхаа дараагаар одоо бидний бичсэн бичлэг байна хаана байх вэ? Түүнийг яаж олох вэ гэхээр энэ open гэдэг энэ авсны зурган дээр тарчна. За тэгэхээр бидний хамгийн сүүлд бичсэн зураг маань ингээд энд харагдаж байна тийм ээ. Хамгийн доор нь гэдэг. Тэгэл энэнийхээ нэрийг болохоор одоо маусныхаа пароныг дарж агаад ингээд нэрийг ингээд хадгалчихна. За чинь би бол ингээд бичиж гэсэн үг. Ocom заавар. Тэгэхгүй бол нөгөө олон бичлэг хийж байгаа тохиолдолд бид нөгөөдгөө дараа нэргэж хайж олоход айгүй хэцүү болдог тийм ээ. За ингээд энэ бол гол үндсэн тохируулга байх нь тийм ээ. За эдгээр тохируулгуудыг хийгээл та бичиж явахад бол ямар нэгэн асуудал гарахгүй. За энэ дээр та шаардлагатай тохиолдолд нэмэлт тохируулгуудыг бас хийж өгч болдог байгаа. За тэхийн тулд яг уу гэхээр энэ миний үд өрөөгөө ороод энэ За миний үд өрөөгөө ороод энэ options гэсэн командыг сонгоно. За эндээс record хийгдэх үед хийгдэх одоо тохируулгуудыг энд бол хийж өгдөг байгаа. За дэлгэцийн хэмжээ ер нь нягтрал нь ямар ах ингээд эндээс бас мөн тохируулж болдог байна тийм ээ. За бид нэр 1080 нягтралтаар бичгөө эсвэл 720 нягтралтай байх юм уу гэл эндээс та юу нүдэ тохируулчихна гэсэн. За тэгээд энэ нөгөө бас select одоо талбай одоо айл хэсгийг бичгээгээ тохируулдаг юмнуудыг энэ харуулах уу гэсэн юм тохируулгуудыг энэ бол нэг чухал юу биш гэж бодож байна. За тэгээ саунд байна тийм ээ. Зургийн тохируулга байна. За зургаа ингээд шууд автоматар одоо саяны нөгөө энэ дээр дараад шууд зар авдаг шүү дээ тийм ээ. Авахд ямар форматаар зураг маань хадгалагддаг гэдгийг энэ тохируулж өгдөг автоматар. Тэгэхээр энэ дээр JPG гэх юм бол ингээд JPG-гээр нягтрал нь хэд байх вэ гэдгийг тохируулаад ингээд чинь ер нь бол гэхдээ веб ч юм уу вебд ачаал вебд ер нь одоо веб дээр байршуулж байгаа зургийг бол ер нь PNG гэсэн энэ форматаар бол хадгалдаг байгаа. Энэ нь яагаад гэвэл нягтрал нь нөгөө саяны өмнөх форматыг бодвол арай бага тэгсэн хэрнээ маш хурдан ачаалдаг веб зориулсан болохоор ер нь бол вебийн хамгийн чухал зүйл бол хурдан ачаалж явах хэрэгтэй шүү дээ. Хэтэрхий том зураг одоо стандарт хэмжээгээр бэлдээгүй зураг оруулах юм бол вебийн чинь үйл ажиллагаа нь удаашрна гэсэн үг. Хэрэглэгч ороод ачаалах гэхээр бас илүү хугацаа зарцуулнаа гэсэн үг тийм ээ. За тэгээд энийг ингээд сонгоод окей гэсэн товчийг тарчнаа. За мөн хөдөлгөөнтэй зургийг ер нь яаж авах юм ямар хэмжээтэй авах вэ гэл мөн энэ дээр бас тохируулгуудаа хийж өгч болох нь тийм ээ. За hotkey гэдэг нь яг юу юм бэ? Энэ бас чухал шүү. За энэ болохоор гараас нөгөө одоо маусаар ингэж рекорд энэ төр хийхгүй бичиж эхлэхдээ шууд F2 гэсэн товчийг дарна. Хэрэг пауз зогсоож байгаа бол Shift F2. Тэгээ хэрэг зураг
бол F 3-ыг дараад ингээ явчихнаа гэдгийг энд бол тохируулж өгдөг байгаа. За тэгээд энэ дээр бас одоо энэ рекорд хийх одоо хэмжээг тохируулж байгаа шүү дээ. Дэлгэцийн аль хэсгийг ингээ тохируулах уу гэдгийг тэр юу харуулах нэг энтриг бол F7-оор ингээ зохицуулж болно гэдээ ингээд оруулаад өчөж байна. За эффект гэдэг дээр бас хөөрхөн юу нэ тохируулж болдог байгаа. За одоо ингээд багш нь ингээд бичингүүд нэг юм шар юм гаргаал ингээд мав дарангууд нэг юм од гарч байна шүү дээ, тийм ээ. За эднэрийг болохоор хэндээс тохируулаад өгчих нь стайл гэдэг дээр энэ зүгээр дугуй байх юм уу, од байх юм уу, эсвэл энэ дурын өнгөдөө тэгээд янз бүрийн гоё юм однууд гарах юм уу, эсвэл ганцхан сонгосон өнгөөр авах юм уу гэл ингээл энэ бүх тохируулгуудаа бол ингээд хийчих болно энэ хөргөн маусных нь. За надад болохоор энэ од өнгө хөргөн л санагтаад тийм. Тэгээд эндээс ямар өнгө од гарах уу гэдгийг бас сонгочих болно. За тэгэл энэ дээр чинь энэ хэмжээ чинь ямар ах энэ дээр гарч байгаа энэ юмтын хэмжээнүүд тэгэл энэ том бага мөчч энэ одоо одны чинь нөгөө нэг ямар ах гэдгийг харуулдаг юм л да. Зургасных гадна хүрэнийх нь өргөн. За тэгээд энэ хадгалах save гэдэг энэ маш чухал. За таны бичсэн видео чиг аль хавцанд автоматар хадгалагдсан бэ гэдгийг бүгдээрээ тохируулж өгөх хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр шинэ хавцас үүсгэж болно тийм ээ. Өөрөө та өмнө үүсгэх хэрэгтэй яхна шүү дээ. Энэ дээр шинэ хавцас үүсгэх гэсэн сонголт байгаа болохоор өмнө үүсгэсэн фолдероо сонгож өгч болно. Эсвэл шууд энэ Ocom-ийн үндсийн тохируулганд янараад документ Ocom гэсэн хавцан дотор хадгалагдана гэж юм тийм ээ. За энэ дээр C дискний хэрэглэгчийн Asus гэсэн энэ документийн Ocom гэсэн хавцанд хэрэглэгдэнэ. Юу хадгалагдана гэдэг нь л ийм заагдсан байна. За тэгээд time лимит гэж байна. За тэгэхээр ингээ нөгөө хэдэн секунд бичээд шууд автоматар зогсох юм. Тэр тохируулгуудыг бол энд хийж өгдөг байгаа. За тэгээд бид нар нөгөө заримдаа ингээ нөгөө Ocom ингэхээр энэ нэг хэсэг нь гардаг шүү дээ. Ингээ одоо ингээ дэлгэсэн дээр ингээ одоо энэ хэсгийг харуулахгүй бай гэж бодъё л да. Ocom-ич ачаалангууд ийм дэлгэс гараад ирж байгаа хөө. Тэгэхээр энийг бид нэр заавал ингэж нөгөө ажлын мөрлөгөө ингэж буцаах хэрэг гардаг тийм ээ. Тэгэхэд энэ нь ингээд давхар биччихээд байдаг. За тэгхгүйгээр шууд одоо энийг одоо ингээд доошоо буулгах хугацааг л тохируулж өгнө гэсэн шүү дээ. За ингэж буудсны дараагаар шууд ингэж буулгахад эрэнд чамд хэдэн секунд хэрэгтэй. Тэрийг л энд тохируулаад тэгээд 3 секунд гэж заачих юм бол 3 секундын дараагаас Ocom бичиж эхэлнэ гэдгийг хаана тохируулах вэ гэхээр энэ time limit гэдгийнхаа энэ start new record гэдэг дээрээ ингээд заагаад өчтдөг шүү. Хэдэн секундын дараа бичиж эхлэх юм гэдэг за. За би бол нэг хэнийг сонгоод идэх юм уу. Тэгэл өөрөө яг одоо хэрэггүй энэ хэсгийг бол нөгөө тастаж тайрдаг нөгөө програм дээр авал тастаад ич болно. За тийм програм байхгүй тохиолдолд бол саяны энийг бол ашиглавал цэвэрхэн болдог шүү. За тэгээд энэ watermark гэдэг чинь. За энэ яг юу юм бэ гэхээр нөгөө видеоны чин дээр одоо таны хийсэн бүтээл шүү эсвэл таны лого эсвэл таны одоо таныг илэрхийлсэн тэмдэгт эсвэл зураг энтрийг оруулж өгч болдог гэсэн үг байхгүй юу. За багшаахнууд бол өөрийнхөө ингээ логог оруулаад өгсөн байгаа. За бичлэг хийж байгаа тохиол та нар анзаарсан байгаа. Энд нь ингээ манай лого гараад идэг тийм ээ. Ийм лого энэ дээр нь гараад идэг. Тэрийгээ тохируулаад өгчихсөн гэсэн үг. За тэгээ өөр янз бүрийн зураг гэсэн үү тийм. Тэгээ тэрнийхээ байрал нь хаана гарах юм? Бүр дээд түнцгэнд нь байх юм уу? Эсвэл бүр энд байх юм уу гэх тийм. Тэгээ хамгийн надад бол зүүс юу байрч нь бол энэ юм байна гэдэг үс энэ дээр үцгэр нөгөө ярьж байгаа юм дээр нь давхцаж гараад идэх юм лээ. За тэгээд энэ хэмжээ нь ямар ах юм гэдгийг бас тохируулаад энэ нөгөө 100 тод харагдах юм уу эсвэл бүдгэрүүлэх юм уу гэдэг дээ шүү дээ тийм ээ. Тэд нарыг энэ дээр нь зааж өгдөг байгаа. За тэгээд веб камер. За энэ веб камер гэдэг нь болохоор нөгөө өөрийнхөө одоо энэ дээр чинь жижиг өөр хэмжээнд дүрс гарч харагддаг шүү дээ. Одоо энийг дарчих юм бол дараад ингээд бичих юм бол таны дүрс чинь энд нь жижигхэн ингээ байдлаар гарна гэсэн үг. За би энийг одоохондоо хэрэглэхгүй байгаа юм аа. Яг тэгвэл жоохон яг хичээлээ явж байхад өөрийнх нь дүрс ингээ харагдаж байгаа гэж бодохоор нөгөө хүн чинь янз бүрийн жоохон энэ хэрэглэхээс эмээгээд байгаа. За та бүхэн бас хэрэглэж болно. За энэ бол нэг нөгөө түрүүн хэлээдсэн тийм багш нь.
За эхний сонголт. За эдгээр тохируулгуудаа хийгээл тэгээл бичээд эхэлчих нь байна. За тэгээд рекорд ингээд дарчаад энэ ажлын мөр руугаа заавал буулгаараа тэгээд ажлын мөр гэхээр ийш хэл хураагдахыг хэлээд байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд багш нас нэрлээ. Багш нар хитрхийн нуршуу ч юм уу тайлбарлаад ийж магадгүй. Яагаад гэвэл энэ хичээл юм байна. Нөгөө IT суургүй хүмүүс ч гэсэн бас хэрэгжилж ийж магадгүй гэдэг үднээс багш нь бол хичээлээ хайл болох. Одоо хинч ингээд алхмынхын дагуу ингээ хинч ойлгохдохоор байх хэрэгтэй байх гэж бодоод ирнэ. Нилээн юм дэлгэрэнгүй тайлбарлаад явж байгаа шүү. За тэгээ ингээд бичлэгээ хийгээд ингээд стоп гэдэг ингээд дарчих. Дараад дээрээ дараад бичлэгээ шалгах нь шүү дээ тийм ээ. За тэгээд Ocam ашиглаад маш гоё захин бичлэгүүдээ бэлдээрээ.